Эрхэм сонсогч та бүхэн яр утгын мөнгөн биерэг түшин гүнзгий санааны алтан бэхинд нээлж ертөнц ахуйн гоо сайхныг дуулан оюуныг дитгэгч уран үгийн дарахжуул дорн эртний ариусэл хийгээд яруулсал домог үнэний нээлэх хагцах уулзуур үнэн ёс тэнгэрийн санаа гимгэрдэн өгүүлэн дуулагч худагтын нутгийн авьяаснуудын бүтээлээс бүрдсэн нутгийн чимээ цамгоос сонсож байна. Зохиолч Жагдлын лавг 17-той байхад манайх зээлд бөөдийнх улаан дэлд зосч байлаа. Зээлийн тойрон нууралчихснаас хойш тэдний адуу тэмээ усны үнрээр цувран ирэх болж бид хоёрын уулзах ганц сайн шалтгаан болсон юм. Бөөдөө ээжтэйгээ хоёулах насуудаг болохоор тэмээ малдаа өрөөл явна. Хаяа унаага юулах гэж адууга тууж ирэхтэн би уурганыхаа хээрийг барьж мартаад 20 хүрэхгүй адууг нь хураан хөндлсүүлж явсаар барих морийг нь тэхээс тэгж адуунаас нь гарган илдээд сүүл дэрлэн дагах хэвтээ дэмтэй сайхан хээрийнхээ дөрөө зурн эргэх яг л тэр агшинд бүхийн цацаж сүүлэндээ салхи татуулан зүгтаах морины нарийн хоншороор уургалан эргүүлээд үргэн давхсан адууныхаа хойноос янцхан тэмүүлэх түүнийг эмнэг уургалсан мэт цухал зураар нь ирж бөөдөг хүлээн зогсно. Бөөдөө өсрөн бууж олмоо тавиад эмээлээ өргөн мориныхоо нурууг нар харавхаас болгоомжлон салхи оруулж хэсэг сүйдэрлэн зогссноо хазаараа мулталж инээсээр ирнэ. Морин хэсэг тэнэгэлцэн зогссноо амгаанаасаа салсан эсгээ шалгах шиг хідэн өмнөх өвс шунаг нь аргагүй хазлан идээд суларснаа сая үнэмшин санаа намарч газар хэвтэн гурамтаа давж хөрвөөнгөт хөлстэй биендээ наалтсан шороог шилгээн унгааж адууныхаа хойноос янцхан давхиж атна. Бөөдөг морио хазаарлан авахд би цулбуур харан дагуулж хуваа явуулсаар өөрийг нь уургалан авна. Хэд хоног үзээгүүд хулмал хөөрхөн болчихсон бөөдөө ганцсан сатин тэрлэгнийхээ цаанаас үл мэдхийн товоох жаахан хатуу мэмэ жижиргэн инээж хуваанаас мултрахыг оролдоно. Түүний халуун би сайхан инээд хуваар дамжин ирэхэд би уурга халтчих шахтагсан. Энэ бол миний 17 наснах хамгийн жаргалтай мөч байлаа. Гэвч энэ маань өглөөдөө үзэгдэх хөвчийн манан адил байжээ. Чойдгийн хүүц эргээс ирж нутаг усны айлуудаар бууж явна гэсэн сураг уснаас ус дамжин саахалтын бүсгүйчүүд хонинд явхтаач гойж гоодох боллоо. Нутгийн харцуудын дандаа л голж шоолж байдаг салхи янжмаа гихч өндөр бар хүүхэн хүртэл чойдгийн хар зэрэгт яваад борив нь аваа тэнийгээд ирээ шүү гэтэл магтах аяртай байгаа нь тэрнийг үнэхээр дөрнүүн залуу болохыг гэрчлэнэ. Би ч гэсэн тэрнийг үзхийн хүслэн болж байтал ашгүй нэг юм ирлээ. Тэр аавынхаа дөхөөрч тавьсан бисэр хэрэгсэлтэй боржиг нэмэл дохож шанхалж дэлэлсэн өндөр шарга морвинжээ. Нэрийг нь ойд үгэн. Хараар имтсэн саарл даавн дээл хөөргөн өмсгөж бор бүрх малгай сагилдрлаад шажигнсан чимээтэй хороомын гутал өмснө гоёлын дээд бөгөөд өргөн ханхар мөр тэгш цагаан шүд шооч байрын хүрн нүдэн юр сумандаал бийл гэж хэлээд байх шиг. Тэгээд аавтай зэргийн тухай элдв зүйлийг ярина. Очкоо хэмээх бууг онц буудаж байсан тухайга болон зэргийн начин босноо ярен завсраа хэлж нутгийн бөхчүүдийг сураглан нуруу чийжээ хөдөлгөнө. Аав чадлыг нь үзэх гэж оонын хүзүүн гурамсан хуваа өгвөл цаадах нь сэрдэж жигээд тасалчихлаа. Аав эхлээд төдийл тоохгүй байснаа хувийг нь дасалчихаар их л сэргэн галуун хүзүүд гарган дайлж жирэг тоглонгоо дасарсан хуваагаа байн харж толгоос ихсэрч байлаа. Тэр үед би бууны том болж байсан болохоор яаж онц буудахыг үзэх гэж хатхан оролцсоор гадаа гарч бай буудалцвал ойдов хөрсий чүмөгний толгой тас буудаад очгоо байж энэс ч нарийнхан.
гэж хөөрөв. Үнэхээр л бахтай ир байлаа. Ойдвынх улаан дэлд. Тэрнийг манайхаар буугаад морцсноос хойш бүүдэн адуу тимээ нууранд ирэхээ болчихлоо. Би нуурлан өдөржин дурандаж хонгор азрахтай адуу соёо шараадтай харваад тимээг харуулдан цээжин бие жижигхэн инээдэг хөөхөн бөөдөөгөө мөрөөсөн суухтаа ойд хархуу үүр цүрээр улаан дэлийн усан дээр очиод цэмбэл авгаан хамаг малыг усалчаад байгааг яаж мэдэх вүлээ? Басгүй бөөдөг унаага юулах болгонд нь над шиг сүр бадруулахгүй угсгийн үлгэж бариад өөрөө буун хазаарлаж өгдгийг нь мэдэхгүй л байлаа. Ийм байдлаар хагас сар болоход би тэссэнгүй. Нэг өдөр адуунд байсан даахтай гүү авч ирэх дэлмаар улаан дэлд орж хэрэгээр орой болгож бүүдийн атуг бэлчээрээс нь тууж цээлийн нууранд авч ирчгээд маргааш нь бөөдийг ирнэ гэж нуурын баруун овоон дээр харуултан суутал ойд хархуу алаг морьтой давхиж ирээд хөөгөж явчихлаа. Тэдний мал удтал нууранд ирээгүй учрыг би сая л гадарлаж жижиг нэг инээдэг хөөхөн бөөдөг минь хулгайлан хөөгөд явчихж байгаа юм шиг л хойноос нь удтал ширтэн зогсохдоо ойдвын эрдэм чадал сайн сайханд хязгааргүй атаархаж байгаагаа мэдлээ. Тэгээд хинхдэг дотор зүрх байдаг гэдгийг анх удаа ухаарч эмзэглэн байгааг нь мэдэхгүй дор мориндоо үсрэн мордож буруу зүггүй ташуудан сахисрын тавхлаа. Тавхсаар нэг өндөрлөг дээр гараад хөлс нь хар тууруугаа сэтлэн урсаж хөх махан жижигэн зогсож байгаа морио гинт ихээр өрөвдлөө. Морьныхоо амьсгайг даран овоон дээр зогсохдоо цаашид юу хийхээ боловсруулан ойдвээ энэ сайхан бүхэн нь цэрэг далав хаасны л ач гэж өөртөө батлаад насаа нэмэж байгаад ч хамаагүй энэ жил цэрэгт явчих юм гэж хатуу шийдэж билээ. Тэгээд тэнд очиод очко байг нь онц буудаж борив тэнэж ирээд цэмбэл хөгшнийд буун. Тэгээд сумын наадам дээр ойдвыг хашгаад урт төрийтэй шинэ хороомон гутлаа шажигнуулан дэлж бүүдэн хажуугаар харлагүй өнгөрөндөө гэж мотход сэтгэлийн тэг сэмрэн ярс алхан яваа цэрэг ирсийн жигсаалд орчихсон юм шиг л хөгжилтэй сэргэлэн болвоо.